Оройн өдрийн хэмжигчтэй нэмэх хасах хилцүүлэг эхэлж байна. Энэ удаагийн хилцүүлгээр бид Монголын банкны салбарыг тойрсон асуудал тэр нүдэ эргэцэн орчны боловсронгуй болгохын тулд ялангуяа гадаадын банкыг оруулж ирэх замаар чөлөөт өрсөлдөөнийг бий болох боломж байгаа юугүй юу гэдэг дээр тойрч ярихаар зочтой ураад байна. Тэгэхээр зочтой танилцуулъя. Тэгэхээр Монголын банкны холбооны ерөнхийлөгч орхон, Улсын хурлын гишүүн Даваас Сүрэн, Улсын хурлын гишүүн Наран Туяа, Монголын эдийн засгийн форумын ерөнхий нэрмжигчнэр Ган Очир, Монгол банкны хяналт шалгалтын хилцээний захирал Мөхөд, худлаа ажлын тахимын ерөнхийлөгч Лавгж явнаар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч студиуд хүрэлцэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр одоо Монголд эдийн засгийн хүндрэлээс гадна бас бизнесийнхэнд хамгийн их дарамт туулж байгаа зүйл бол энэ банкны зээлийн хүү байгаа. Үүнээс болоод бас одоо олон аж ахуй нэгжүүдэд дампуурч хаалга хаахад хүрээд байна гэдэг ийм асуудал хөндөгдөж байгаадаа үүнтэй зэрэгсээд гадаадын банкыг оруулж ирэх юм бол энэ Монголын банкуудын энэ монопол байдлыг арилгах боломж байгаа гэдэг ийм санал наашлаг бас гарч эхлэв байна л да. Үүнийг тойрч ярих гэж бодож байна. Тэгэхээр одоо Монголын банкуудын байдал өнөөдөр одоо ямар байдалтай байгаа юм бэ? Үнэхээр энэ зээлийн хүүгээ яагаад бууруулахгүй байгаа юм бэ? Та бүхэн одоо мөнгө Монголын банкуд бас мөнгө хүүлэх зарчмаар ажиллаад байна гэсэн ийм шүүмжлэл гараад байгаа. Үүнд та тайлбар хэлэх үү? Тэгээ ер нь бол тайлбар мал хийдэг л дээ. Банкуд бол мөнгө хүүлнэ гэдэг нь угаасаа тийм одоо нэр томьёо хэрэгжилж байгаа болохоос үндсэн одоо бизнес үндсэн үйл ажиллагаа нь бол санхүүгийн зуучлал буюу хүүтэй мөнгө авч одоо бусдад хэрэгцээтэй байгаа улсуудад хүмүүст нь аж ахуй нэгжүүдэд нь хүүтэй зээлдүүлэх ийм л ажил хийдэг. Тэгэхээр хүүг бол банкуд өөрсдөө дангаараа тогтоодог гэсэн ийм одоо сөрөг юм уу буруу ойлголт, ташаа ойлголт байх шиг байна. Тэгэхээр хүү бол зах зээлийнхаа одоо нөхцөл байдлаас болж их олон зүйлээс болж тогтдог. За энэ дээр хамгийн гол нь бол тухайн улсын одоо инфляц тэгээд тэрэн дээр одоо нэмэгдээ зээлзгч зэрэглэл бодлогын хүү нийт одоо хүүгийн төвшин зээлийн эрэлт хэрэгцээ мөнгөний ерөөсөө мөнгөнийх нь өөрийнх нь олдоц тий одоо хадгаламжийн тэгээд тэрний мөнгөний одоо олдоц гэдэг дээрээ хадгаламжаар мөнгө татж байгаа учраас хадгаламжийн хүү гэсэн ийм зүйлүүд дээр л одоо зээлийн хүү тогтож яадаг. Тэгэхээр манай Монгол улсын төвшөнд ерөөсөө хүүний төвшин өндөр байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс ч банкуудын хүү гэдээ ярихаар өрөөсгөл байхгүй. Банкуд гэдэг чинь бол нийт эдийн засгийн яг нэг хэсэг. Тэгээд нийт зах зээл дээр ямар хүү байна гэдгийг л банкуд зээлийн хувьд шингээж, хувиргаж ингэж зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ бол банкуудын тогтоодог хүү шүү дээ. Тэгэхээр Даваас Сүрэн гишүүн саяны тайлбар дээр ер нь ямар бодолтой байна? Өөрөөр хэлбэл эдийн засгийн нөхцөл байдлын инфляцийн орчноос шалтгаалаад банкуудын зээлийн хүү одоо ийм өндөр тогтоогдоод байна гэдэг ийм тайлбар гарч байна. Үүн дээр та ямар бодолтой? Зээлийн хүү яагаад өндөр байгаа вэ гэдгийг тайлбарлахын тулд банкны салбарын пассивын бүтцийг харах хэрэгтэй. Өнөөдөр нийт банкны салбарт нэг 22.4 их найд төгрөгийн одоо пассив байна. Тэрний 48% буюу 10.8 их найд төгрөг нь хадгаламж харилцах баг. Хадгаламжийг өндөр хүүтэй авч байгаа шүү дээ. Тэгээ бодохоор тэр хадгаламжаас өөрийнхөө тэр өгж байгаа тэр хүүн дээр нэмээд үйлчлэгийнхээ зардлыг нэмээд тэгээ зээлдэнэ гэхээр чинь тэр зээлийн хүү бол өндөр болж байгаа тийм үү? Тийм учраас өнөөдөр нийт банкны салбарын актив нэг 25.6 их найд байгаа. Тэрний бас л одоо 48.7% буюу 12.3 их найд нь зээл байгаа байхгүй. Тэр нийт зээлийн хүүгийн ингээ аваад харах юм бол одоо хөрөнгө оруулалтын шин чанартай гэж хэлэх болцоогүй өндөр хүүтэй байна. Нөгөө төрөний пассив дэс нь тэр талбамших үед эзэлж байгаа. Нөгөө хадгаламжийн чинь тэр 8 их найд хадгаламжийн чинь хүүнээс заавал өндөр өгнө шүү дээ. Тэгэхээр өндөр хүүтэй хадгаламж авч байгаатай бол энэ нэг талаараа холбоотой. А зүгээр ингээ пассив нь харахад нэг 5.3 их найд төгрөгийн гадаад тийм их өсөр бол бүрдүүлсэн зүйл байд юм билээ. Би зүгээр тэрийгээ яаж бүрдүүлэхийг мэдэхгүй. Ер нь гадна талаас тодорхой хэмжээний хямд их өсөр бүрдүүлэхийн болцоо бол харин зээлийн хүүг одоо бууруулах нөлөөлнө шүү дээ. А гэхдээ тэр 5.3 их найд гэдэг чинь өөрөө 23% байхгүй. Тэгээ ингээ бодохоор бол бидний өнөөдөр ингээ банкны салбарт бүрдүүлж байгаа их өсөр чинь өөрөө үнэтэй байгаа байхгүй. Тийм учраас энэ гадны хөрөнгө оруулалтын банкны тухай ярихдаа бид нар бол ерөөсө чадахгүй зүйл дээрээ л гадаадын тэр банкны үйлчлэгийг авъя гэж. Тэрээс чадж байгаа зүйл дээр биш. Тэр төсвийн мөнгөө тавихтай, тэр халамжийн мөнгөө тавихтай юм аль эсвэл одоо арилжааны нөхцөлд олгож байгаа зээлэн дээрээ бол тэр гадны хөрөнгө оруулалтыг татах шаардлагагүй. А ер нь бусад улс орнуудын жишгийг харж байхад бол өөрийнхөө банкны үйлчлэгээ үзүүлж чадахгүй байгаа тэр чиглэлдээ гадны банкыг оруулж ирнэ гэхээс биш
одоо бас гадны банкыг оруулж ирэх асуудал бол бас тийм чөлөөтөө одоо юу гэдгийг зах зээлийн зарчмаараа гээд үзэх бас тийм мэд биш. Яг л эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. За баярлалаа. Тэгэхээр одоо гадаадын банкыг Монголд оруулж ирэх эрхцэн орчныг асуудлыг бас судлахаар их хурлын ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт наримтай гишүүн орсон гэж би ойлгосон. Тэгэхээр энэ гадаадын банкыг Монголд одоо ямар зарчмаар оруулах вэ гэдэг энэ эрхцэн орчныг та бүхэн боловсруулж байгаагийн хувьд ялангуяа энэ Монголын арилжааны банкудтай адилхан үйл ажиллагаа явуулах уу, яах вэ? Энэ Монголын банкуудын үзүүлж чадахгүй үйлчлэгийг үзүүлэх боломж байгаа юу гэдэг дээр яаж судалж байна? Их хурлын нэр бүхий гишүүд нийлээд хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төслийн эхний байдлаар одоо боловсруулж өргөн барьчаад байгаа. Төслийг бол ажлын хэсгийн явцад нэлээд олон талаас нь бас сайжруулах шаардлагатай байгаа учраас одоо судалгаа хийж энэ дээр ажиллаж байгаа. Ер нь бол Монголын банкны салбар сая орхон зах хэрэглэж хэллээ. Яагаад хүү ингэж өндөр байгаа? Яагаад гадаадын банкны одоо хэрэгцээ энэ Монголын зах зээл дээр байна вэ гэдгийг ярихын өмнө яг өнөөдөр Монгол улсын хэмжээнд энэ их усрын өртөг ийм өндөр байгаа учраас энэ асуудал яригдж байгааг бууруулахын тулд энэ хөрөнгө оруулалтын банкыг энэ их усрынхаа өртгийг бууруулахад ашиглая гэж байгаа. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалтын тухай хууль одоо батлаад хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлаад 13 оноос хойш өнөөдөр явж байна. Үндэс засны зах зээлийн үйл ажиллагааны тухай хуулиа бас батлаад мөрдөө явж байгаа. Тэгтэл энд юу дутагдаад байна вэ гэхээр нөөц их усүрээр, хямдхан их усүрээр томоохон төслийн санхүүжилт хийх, томоохон одоо үндэсний компаниудыг хэрэгжүүлж байгаа том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх манай компаниудыг хүсэж байгаа тэр урт хугацаатай одоо хямд их усүртэй санхүүжилтийн их усүрүүд байхгүй байгаа учраас энэ орон зайгаа л нөхөхийн тулд энэ хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирж ашиглая гэж байгаа. Аль бусад улсуудад хөрөнгө оруулалтын банк, арилжааны банкуудын үйл ажиллагааг зарим улсууд бол салгаж тусад нь заагалж өгсөн тийм улсууд байдаг. Жишээлбэл Америк гэдэг нэг одоо нэлээд зах зээлийн хөгжсөн орнуудын түвшинд тэгж авч үзэж байна. Бусад улсуудын хувьд одоогийн арилжааны банкудад зарим үйл ажиллагааг нэмж өгөх замаар энэ зах зээлийг бас хөгжүүлдэг тийм зүйл байгаа. Манай одоо энэ гадаадын банкыг бол жишээлбэл хадгаламж татахгүй бас бизнесийн гэдэг юм уу бусад одоо тийм жижиг зээл олохгүй зөвхөн хөрөнгө оруулалтын чанартай томоохон төсөл одоо зээл өргөн барьж байгаа хөрөнгө оруулалтын хуулийн гол санаа бол тийм байгаа. Энэ дотоодынхаа арилжааны банкудтай өрсөлдүүлэхгүй, дотоодын одоо хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бол татуулахгүй, аль болохоор яг төсвийн мөнгийг тэнд байршуулахгүй, аль болохоор дотоодынхаа өнөөдрийн банкны зах зээлээ хамгаалж арилжааны банкудаа өрсөлдүүлэхгүй тэр нөгөө сул байгаа зах зээл дээр нь ажиллах хөрөнгө оруулалтын чиглэлээр мэрэгжлийн түвшинд одоо гадны хөрөнгө оруулалтын банкуудыг хийдэг тэр үйл ажиллагааг хийх тэр түвшинд нь зохицуултыг хийгсэн тийм санаагаар гишүүдийн хуулийн төслийг өргөн барьж ажиллаж байгаа маа. За баярлалаа. Тэгэхээр гаавшир та одоо бас судлаач хүний хувьд бас байр суурьад эрхэлж. Өнөөдөр бол бас томоохон зээл авах гэхээс илүү жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүс зээл авахудаа жилийн 20-30% хүүтэй ийм зээл авч байгаа нь тэгэхээр бас хөл дээрээ босоод хүндрэл учруулж байгаа гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр гадны банкыг энэ чиглэл рүү одоо оруулж ирэх боломж байгаа юу гэдэг дээр та юу гэж үздэг вэ? Яг бүгд үзэгчдийн өдөр мэндийг хүргэе. Ер нь бол жижиг дунд үйлдвэрлэл гэдэг юм уу тэр төсөлд бид манай засгийн газрууд өнгөрсөн баг 15-6 жилийн турш асар их мөнгүүдийг зарсан. Гэхдээ тэр нь дандаа үргүү. Ямар нэгэн том кластерын юм уу том төслүүдийг дагнсан жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдийг огт явуулж байгаагүй. Зөвхөн суманд нь тэнд байгаа иргэдийн хурлын дарга юм уу засаг даргуудын хүслийг хангамжлах маягаар дандаа зарцуулж ирсэн учраас орон нутгуудад очисон жижиг дунд үйлдвэрлэл бол ингээд дампуураад тэр дамаа тэнд одоо нэг аймгийн төв дээр 10 блокны үйлдвэр жижиг дунд үйлдвэрийн нэрэн дор байгаад бие бинийгаа татаж унагадаг байр суурьтай болчихсон. Тэгэхээр юун төрөнд бол том төслүүд рүү анхаарна гэдэг бол гол асуудал байх. Шууд гадны банкуудтай холбогдлолтой асуудал бол манай Монголд ямарч утсан цаг нь болоогүй. Болоогүй гэдэг чинь болохгүй гэсэн үг ш. Физикт үндсэндээ хоёрхан л хууль байна тийм үү? Орон зай цаг хугацаа гэж. Орон зайн ч бүрдээгүй, цаг хугацааш бүрдээгүй. Ядаж банкуд маань өнөөдөр хичнээн банкуд байна. Ингээд гадны том банк оруулж ирэх юм бол 20 хэдэн банк чинь жижигээсээ сөхрөө томуудыгаа татаал унах чинь. Бодит байдал дээрээ магадгүй банкнуудынхаа үндсэн хөрөнгүүдийн 3-4 жил бодлоготойгоор дараалж нэмээд банкуд аварч үлдэх хэрэгтэй л дээ. Тэгээ зах зээлийн хувьд яг контролддог, өөрсдөө бие бинийгаа хяналтдаг, чек планс хийдэг 3-4 банктай байж гадны банкуд ороод ирэх юм бол тэр нөхцөл байдал бид нар өөрсдөө зах зээл маань даацаараа авах байх. За бусад зохицуултын хувьд яаж зохицуулж болох талаар бол саналуудын талаар өмнөх хүмүүс хэллээ. Гэхдээ одоо байгаа нийгэмд байгаа хамгийн буруу уур амьсгал бол юу болж хурж ихээр байж болдог бүх юмнуудыг дайсан юм уу? Хүүг нэмдэг буруу зүйл болгоны хамгийн жишээ нь арилжааны банкуд юм шиг гарч ирсэн байна л да. Арилжааны банкуудын цан Монгол банк гэж байна.
Инфляц аюу бага байхад Монгол банк бодлогын хүүгээ асар өндөр тавьж байгаа нь үнэн. Инфляц 1% байхад тий 10-аас дээш хувьтай байна гэдэг бол цаашаа дахиад заавал нөлөөлнө. Гэтэл дахиад Монгол банкыг буруутгах гэхээр улс орны хөгжлийн хөтөлбөр буюу дунд урт хугацааны бодлогыг Монгол банк гаргах ямар ч боломжгүй. Тэрний үндсэн харааны богино хугацаанд төгрөгийг л доктортой байлгах. Тэр хэмжээнд л харна. Нэг жилийн хугацаанд санхүүд улс орныхоо санхүүд хяналт тавьдаг сангиамч нэг тавих боломжгүй. Тэр үндсэн алсын хараа гаргадаг дэд бүтцүүдэд биднес бүгд ингэ устгасан юм уу дахин шинээр гарч ирээгүй учраас холыг харах ямар ч нэгэн боломж бол байхгүй байх шиг байна л да. Арилжааны банкуудын хувьд л ер нь тэр. Тэгэхээр эцэстээ ер нь явж өгч бид нар өөрсдөө ямар замналаар яаж хөгжих гээд байгаа юм бэ гэдэг үндслүүдээ гаргаж ир тавих хэрэгтэй л дээ. Нийт бизнесийн дарамтын хувьд бол манай Монгол хууль эрх зүйн талаас тийм том дарамттай улс биш. Татврын дарамтгүй, хяналт шалгалтын дарамтгүй, цэвэр бизнес хийдэг хүмүүсийн хувьд бол штэ дарамт гэдэг байгаа. Эсвэргээр харин хуулийг мушгин говьлох юм уу, төрийн хулгай хийх, төр өөрөө хувийн хвшлүүдэд дээрэмдэх гэдэг замналууд гараад ирэх юм бол гадны хөрөнгө оруулагчид нэг удаадаа сэргэж орж ил, хоёр дахь удаага сэргээд итгэл алдраа цаашаа дуусчлаа байх шиг байна л да. Тэгээ энэ хэсэг дээр л асуудлууд байх шиг. За тэгэхээр сая бол ган учир судлаач ингэж хэлж байна л да. Инфляц одоо 1% байхад бодлогын хүүг бол 10-аас дээш хувьтай байлгаж байгаа нь бол бас одоо эргэлзээтэй асуудал гэж байна шүү дээ. Тэгэхээр Монгол банк бол бас одоо ханшиг барих үүднээс бас бодлогын хүүг өндөр тогтоогоод байгаа гэдэг ийм тайлбарыг хэлээд байгаа тийм үү? Миний өмнөийг тодруулах хэлж байна. Гол яагаад гэхээр би энэ тайлбарлахын өмнө хадгаламжтайгаа л байлдаад л юм л да. Гаргаж ир тавиад ахаар штэ. Тэр нэг мөнгө хөрөмтлүүлэх үйл ажиллагаа хийгээд байна. Тэр энэ бол шалтгааны үндэслэл болж яа л гэж бодоод байна. За тэгэхээр мөнх захирал. За бодлогын өндөр байгаа нь бол мэдээж хэрэг ханштай холбоотой. 8 дугаар сард бол ханш огцом судрахад бол бодлогыг нэмэгдүүлсэн. Тэгээд одоо хадгаламжийн хүү өндөр байна, инфляц бага байхад ягаад бодлогын өндөр байгаа гэхээр ер нь бол төгрөгт итгэх итгэл нь сул байгаа болохоор хадгаламжийн өндөр байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр инфляц 1% байгаа ч гэсэн одоо өнөөдрийн хадгаламжаараа эх жил одоо хэдийн хэмжээний бараа бүтээгдэхүүн авч болох вэ гэж өөрөөсөө асуух юм бол мэдээч хэрэг одоо өнөөдөр авах юмыг би эх жилдээ бол авч чадахгүй юм байна гэдгийг бол хүн болго өөрөө хүлээлттэй байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн инфляц биш, инфляцийг хүлээлт гэдэг байхгүй. Хүлээлтийн удирдахын тулд бодлогыг өсгөөд тэр өгөөж нэмэгдүүлээд ер нь бол төгрөгт итгэлийн л одоо бодлогын үгээр тодорхойлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо гадныхантай харьцуулаад гадны зээлийн хүнийг хувьтай байдаг, 2% байдаг, манайх яглаар 20-30 байдаг гэхээр хүмүүс нэг талыг хараад зээлийн хараад байдаг, их усрыг хардаг. Их усрыг дээр гадаадд тэгвэл мөнгөө байршуулах хэдэн төгрөгөөр байршуулах, хэдэн хувиар байршуулах тэг хувь, 1% гэж байна. Хадгаламжийн үн тийм байдаг. Тэгэхээр хадгаламжийн үн дээр нэмэх нь эрсдэл үйл ажиллагааны зардал тэгээд ашигт ажиллагаа гэдэг зээлийн үн бүрдэж байгаа. Манайх төр болохоор хадгаламжийн үн ямар өндөр вэ, ямар эрсдэлтэй вэ, ямар макро эдийн засгийн орчинтай вэ гэдгээр нь зээлийн үн тогтож байгаа байхгүй юу. Тэгэхээр болоод шууд зээлийн хүүг ийм бодлогоор хэмжээгээр бууруулна гэдэг бол хэцүү. Ер нь бол макро эдийн засгийн орчныг бүрдүүлж иж, одоо гадаад орчныг бүрдүүлж иж, ханшин тогтворж иж, бүх юм нь бүрдэж зээлийн хүн өөр айжмаар буурах хэрэгтэй зах зээлийн хэмжээ. Тэгэхээр зээлийн хүү маш өндөр байгаа нь ерөөсөө шууд утгаар бол хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудал дээр ер нь зүгээр зээлийн хүү бууруулах боломжийн талаар ер нь бизнесийнхэн ямар бодолтой байдаг бол? За энэ өрөө мэндэ хүргэе. Мэдээж хямдхан мөнгө байвал бизнес эрхэлж байгаа альч төвчний улсууд бол гол амжиггүй хэрэгтэй хэдэлтэй. Гэхдээ бол сая бол хадгаламж уучлаар 12% л байгаа шүү дээ. Хадгаламжийг би намар хэлс 2% болгооч та. Одоо ерөөсө бизнес эрхэлж байгаа улсууд би адилхан 100 сая төгрөгийн хөрөнгө оруулад 110 сая болгоод тэрэндээс цалин орлогоо гэж. Гэтэл нэг итгэхэд 100 сая төгрөг хадгалуулчаад тэгэл жилийн дараа 112 саятай болдог. 112 сая төгрөгийг хүүлж авсныхаа төлөө ямар ч татвар төлдөггүй. Одоо жоо төлж эхлэж байгаа. За тэгээд дээр нь ажлын байр бий болох сонирхол байхгүй, ямар ч аюулгүй. Тэгэхээр яг хүүлэгч нар нь бол хадгаламж эзэмшигч нар юм аа. Тийм учраас энэ 12%-ыг инфляц 2%-тай бол 2% дээр л аваач. Ерөөс энийг өчигдөр бодлогоор хийж болно. Энэ бол асуудал байхгүй. Тэгжээж бид гадны банк орж ирнэ гэдэг чинь гадны банкнд дахиад хямдхан мөнгийг л энэ бизнест өгөх гээд байгаа шүү дээ. Гэтэл хадгаламж 12% хүүтэй байсан тохиолдолд уучлаарай тэрнээс доош орж ирэх банк олдохгүй нэгдүгээр. Хоёрт нь засгийн газар өөрөө мөнгө хүүлэгч нар. Одоо Монгол банктайгаа сая 8 сард хувилдчихад 15% хүү тогтоолгоод тэгээд засгийн газрын хүүч одоо 17% байгаа шүү дээ. Засгийн газрын үнэт цаас гэсэн нэртэй боловч ирээдүйн татвар төлөгч миний татвараас хүүлж авч байгаа мөнгө байхгүй. Тэнд бол засгийн газар өөрөө мөнгө хэвлэхгүй. Гэхдээ энэ талаас бол хоёр хүүлэгч итгээд хоёулаа юмаа багасгах хэрэгтэй байна. Хүүлэгч нь хинбэ гэдэг асуудал байгаа байхгүй. Нөгөө талаас манайх зах зээл рүү мөнгө оруулахдаа зөвхөн арилжааны банк гэсэн үнцгээс хараад байдаг. Гэтэл
банк ус санхүүгийн байгууллага байна. Манайд бараг 400 гаруй бүртгэлтэй. Энэ бол дунд хэсгийг авч байгаа. Энэтрийн хүү бол өндөр шүү дээ. Гэхдээ банк ус санхүүгийн байгууллагын хөрөнгийн их усүр арилжааны банк хоёр бол өөр. Гурав дахь хамгийн гол их усүрийг авч байгаа эргэлж байгаа бол Ламбард. Ламбард одоо хэд байдаг манай нар гişүн сайн мэдэх баг. Тэр байгаа Ламбардууд ийм банк ус санхүүгийн байгууллага, арилжааны банк гэдэг ийм гурван системээр бид нар мөнгө тарааж байгаа. Тэгээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол жишээ нь засаг бол төв банктайгаа нийлж хагаад ер нь арилжааны банкар тэр нэг хямдхан их усүртэй мөнгийг бондны мөнгөчнийг тарааж утсан, үн докторжуулах хөтөлбөр гээд мөнгө хэвлээж тарааж утсан. Гэхдээ энэ бол цаашаа явахгүй ойлгомжтой байна. Энэний ганцхан жишээ дуртай. 2013 оны арилжааны банкнуудын нийт хадгаламж 8 их найдаар нэмэгдсэн байгаа. Хуучин бол 1.5 их найдаар хадгаламж нэмэгдсэн. Одоо танаас гарсан мэдээнд аль биесээр байгаа. 8 их найд болж огцон нэмэгдээд тэгээд 14 он руу босож 4 их найдаар буугаад одоо дунджаар нь 2.5 их найдаар жилд нэмэгдэж байгаа. Гэтэл 13 оны 8 их найд бол нөгөө гаднаас оруулж ирсэн үн доктор бондны мөнгө ч юм уу үн докторжуулах хөтөлбөрөөр гарсан баг 2.5 их найд гарсан шүү дээ. Тэр мөнгөнүүд чинь буцаагаад арилжааны банкаар орж хүлэгдээд 5 тэрбум долларыг жил хадгалахад за тэрнээс 500 сая доллар гарна шүү дээ. Манай хадгаламжийн хүүг бодох юм бол. Тэгэхээр ийм том мөнгөн дээр ирээдүйг механизм дээр сүүлийн үед манай арилжааны банкнууд юм уу төв банктайгаа нийлэх халтраад орсон юм биш үстэй гэдэг асуудал байна. За баярлалаа. Тэгэхээр ер нь сая ярьж байгаа бизнесийнхэн болохоор нөгөө мөнгө хүүлэгч нар гээд банкуд засгийн газраа илүү буруутгаад байдаг. Хүү өндөр байлгаад байгаа нь эднэрийн буруу юм шиг. Гэтэл нөгөө талаасаа бол яагаад хүү хадгаламжийн хүү өндөр байгаад байгаа шалтгаан бол нөгөө иргэд өөрсдөө хоримтлал үүсгэх гээд одоо илүү байгаа мөнгөө л өсгөж өгөөж авах гээд байгаа шүү дээ. Тэр ганц байгаа хэлбэр нь л одоо найдвартай хэлбэр нь л хадгаламж болцсон учраас л банкуд дэвтэрж шүү дээ. Банкуд өөрсдөө жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг юм чинь тэр хүмүүстэй тохиролцож ижил тэр хүүг авч байгаа учраас энэ банк зүгээр л ашиг авахгүй л монополдохгүй л тийм ээ. Энэ хүүгийн дээд хэмжээг өөрсдөө тогтоогод байгаа юм биш байгаа. Тэгэхээр нөгөө хадгаламжаас өөр одоо хэлбэрийн активуудад байршуулад өгөөж авдаг тэр зах зээл нь өөрөө сул байгаатай л холбоотой байгаа. Тэгэхээр тэр зах зээл өөрөө юу байх ёстой юм? Засгийн газар үндсээс гаргаад тэр зах зээл дээр өгөн зарж тэнд байгаа хүүгийн өрсөлдөөнөөр тэр зах зээлийг хүүг бууруулах тал руу илүү одоо санаачлалтай байх ёстой. хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх. Хөрөнгөний зах зээл дээр. Тэгэхээр сая лавжуу дарга хэлж байгаатай тэр засгийн газрын хүү өндөр байгаад хүүгээ бууруулахгүй арилжааны банкудаар илүү дамжуулж арилжаалаад хөрөнгөний зах зээл дээр бага хувийг нь арилжаалдаг бол үнэн. Тэрэн дээр бол шүүмжлэлт ханддаг. Хоёрдугаарт үндэсний компаниуд хөрөнгөний зах зээл дээр бүртгэлтэй байгаад өөрсдөө маш том ашигтай хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын том одоо проспектусаа гаргаж тавьж байгаад харилцагч нараас хадгаламжаас илүү тийшээгээ хошуурах хэмжээний өгөөжтэй одоо хөрөнгө оруулалтын төслүүдийг манай хөрөнгөний зах зээл дээр зарладаг болох нь чухал байгаа. Тэгэхээр үндэсний компаниудын хувьд тэднийг яг ийм үйл ажиллагаанд нь чиглүүлж урамшуулж дэмжиж байгаа одоо татварын ч юм уу те одоо бусад механизмууд нь дутуу ажиллаад байгаа учраас тэр зах зээл рүү явахгүйгээс бүх хөрөнгөлөл ганцхан хадгаламж хэлбэрээр байрших түрээд тэгээ энэ хадгаламж маш их хадгаламж хүрээд ирэхээр банкуд бол одоо энэ тохиролцож байгаа өнөөдрийн хэмжээний хал одоо хүүгээр авч байгаа. Тэгэхээр суур асуудлууд бол бодит одоо салбар ялангуяа үндэсний томоохон компаниудаа бодлогоор нэлээд дэмжиж аль болохоор гэр бүлийн компаниуд ихээр биш олон нийтийн паблик компаниуд олон болгоход бидний дараачийн одоо бодлогын зорилгод чиглүүлэх хэрэгтэй болов. За энэ сэдвийг дараа нь бид нар үргэлжлүүлж ярих. Тэгэхээр хүний хязгаар нь эдгээр чинь бас компани шүү дээ адилхан арилжааны банкуд. Хадгаламж 12 байгаа дээр нь үйлчлэгээ нэмэхэд 5-аас 6-ыг нэмж байгаа. Доотлын тэр үндсэн юмны чинь бараг 60-70% нь хадгаламжийн хүү байгаа байхгүй. Энэ арилжааны банкуд ажиллагаанд тулцсан байгаа. Одоо нэг таацсандаа тулна гэж. Энээс доошоо оруулах гэхээр 18,000 хүн арилжааны банкудаар ажиллаж байгаа. Тэдний цалин цав ажлын байр бас адилхан бизнес эрхэлж байгаа. Тэднэрт оног жоо 2-3% хүн дээр ажиллаж байгаа байхгүй нэгсэндээ. Би тэгж ойлгоод байдаг. Хадгаламж одоо 12-аас 14% таа байгаа гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр 2% хүртэл бууруулах боломж байгаа гэдээ тавж үзэхэрэл сайн хэллээ л дээ. Тэгэхээр боломж та юу гэж харж байна? Бодлогын хүрээнд л шийднэ гэж лавжуудаар санал болгож байна л та. Тэрнээсгүй яг зах зээлийнхаа жамаар бол тех боломж байхгүй. Жишээлбэл өнөөдөр өдий олон жил болоход Монголын нэг 10 хэдэн банк тийм үү сууж байгаа яриад юм уу хувилдаад ч юм уу тийм үү хүүг ингээд огцон бууруулж болно шүү дээ. Гэтэл тэр чинь бол тэрний аливаа нэг тийм хүчээр хийсэн зах зээлийнхаа одоо жамаар хийгээгүй юмны эсрэг үр дагавар зөндөө байна. Жишээлбэл өнөөдөр түрүү Монгол банк маань хэлж байна. Төгрөгт итгэх итгэл байхгүй.
төгрөгийн хүүг долларын хүүтэй гадаад улсын орны хүүтэй адилхан тийм түвшинд авчгаар шууд доллар болгоод гадаадын банкнд байршуулна. Өөрөөр хэлбэл тэр Хонконг байдаг юм уу, Сингапур байгаа тэр HSBC гэдэг илүү найдвартай олон одоо өндөр активтай тийм банкуд. Өөрөөр хэлбэл дотооддоо хадгалах тэр сонирхол нь төрөхгүй болчихж байгаа байхгүй. Нэгэнт тэртээ тэргүй инфляц гэж байна. Инфляц өнөөдөр л 2-3% болчиход байгаа шүү. Болохоос шүү. Сүүлийн 10 гаруй жилийн ч дандаа 10%-аас дээш явж ирсэн шүү дээ. 12, 3, 4, 5%-тай явж ирсэн. Тэгэхээр эний чинь нөгөө хадгаламж эзэмшигчд бол мартаагүй байгаа л да. Тэгэхээр өнөөдөр нэг юм ярьж байна. Одоо жишээлбэл ингээд мөнгө хүүлэгч нар, засаг, бизнес эрхлэгчид тэгээд муусан хадгаламж эзэмшигчд гэдэг ингээд англиад юм л да бид нарыг хуваагаад энэ нийгмийг. Тэгэхээр тийм бол биш ээ. Бид нар чи яг нэг том тогоо, нэг том эдийн засаг Монгол улсын. Тэгэхээр бүх юм уялдаа холбоотой. Нэг талдаа хүн бизнес хийж гэн олж байгаа жоохон ашгаа нөгөө талдаа банкнд хадгалуулж байна. Өнөөдөр бизнесээс илүү ашиг олж чадахгүй байгаа бол тэр хүн одоо шийдвэр хийж чинь, сонголт хийж чинь. Тэгэхээр энийг нь бол ерөөсө буруу шахах ямар ч арга байхгүй. Дээрээс нь одоо юу гэдгийг хадгаламж эзэмшигчдийг бол тэгж хамаагүй шахаж хүүгийг бууруулж одоо жишээлбэл татвар төлөөд эхэлсэн. Одоо дахиад энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс болоод 4 сарын 1-ээс татвартай болох гэж байна. Татвартай болно гэдэг чинь нөгөө хадгаламж эзэмшигч одоо банкнд 12-оор байршуулж байгаа боловч эргээд татвараа төлсөний дараа 10% авдаг ч юм уу. Ингээд буураад ирэхээр бидний дахиад тэр хадгаламжийг нөгшөө бууруулах, хүүгийг бууруулах боломж дахиад хомигдоод ирнэ. Дээрээс нь банкуд бол бусад аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад 25% татвар төлдөг. Энийг бол бусад аж ахуйн нэгжүүд мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр 3 тэрбумаас дээш орлого олдог л бол шууд автоматар 10%-аас 25 болж байгаа шүү дээ. Татвар. Тэгэхээр зэрэг тэр 25% чинь одоо нийт зээлийн одоо 20% гэж ярьж байгаа бол тэрний 25% чинь 5% нь ингээд татварт явчихж байгаа улс руу. Их мэтчлэн ингээд маш олон зүйлээс болоод хүчээр зээлийг юм уу хадгаламжийг хөг бууруулах юм боломжгүй нөхцөл байгаа. Тэгвэл бол банкуд бол аль болох зардлаа багасгах, одоо өргөө тийм үйл ажиллагаагаа нэгтгэх, тэгээ хүүг болоо айжмаар бууруулах. Эхний ээлжинд бол бид нар валютын одоо хадгаламжийн хүүг бууруулж эхэлж байна. Багаар одоо дээрээс нь одоо иргэдэд ингээд нэг хүү санал болгодог мөртлөө илүү өндөр их хэмжээний хадгаламжтай, их хэмжээний мөнгөтэй хүн ирээд ирэхээр одоо илүү хүү санал болгодог тийм үү? Тохиролцдог. Энийг бол ямар ч байсан банкны сектор дотор халж эхэлж байна. Өөрөөр хэлбэл валютын хадгаламжийн буурангууд валютын зээлийн хүү бас дагаж буурах боломжтой. Валютын зээлийн хүү бол дагаж буурж байгаа. Ягаад тэгэхээр угаасаа ханшийн одоо төгрөгийн ханш унаад байгаа учраас хүмүүс валютаар зээл авахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар гаднаас тэр оруулж ирсэн даваа сарын гишүүний хэлсэн тэр өндөр одоо хүүтэй гадаад валютаа ингээ байршуулж чадахгүй болоод ирэнгууд яалтчгүй бол хүү ингээ хүчээр буурах жишээтэй. Төгрөгөөр бол одоо нийт манай Монгол улсын эдийн засаг санхүүгийн 95% нь банкуд нуруунд дээр үрж авч явж байгаа учраас нөгөө Данудын гишүүний хэлсэн хөрөнгийн зах зээл нь байхгүй. За орон сууц жоохон хөдөлтөж авч үйл хөрөнгөд санхүүжүүлдэг байсан бол нөгөөхийнх нь үн унаад байна тийм үү? Түрээслэгдэхээ байж байна. Тийм учраас одоо хүмүүс үнэхээр хадгаламжийг сонгохоос өөр арга байхгүй. Хадгаламжийг сонгоод ирэхээр зэрэг банкуд бол энэ дээр хүү өрсөлдөж ингэж авахаас өөр арга байхгүй. Энэ бол манай Монгол улсын банкны зээл олгох цорын ганц их үүсвэр болчиход байна л тарамстай. Тэгэхээр одоо Монголд одоо бизнес эрхлэхэд одоо бизнесийн зээл авъя гэхэд жилийн одоо 24-5%, заримдаа ч бараг 30% руу орчдөг нэг ийм нөхцөл байдал бол хизээч бизнес хийх боломж байхгүй. Тэгэхээр энэ бизнесийн одоо энэ зээлийн дарамтын асуудлыг яах вэ гэж асуудал. Одоо ингэж ойлгоод байна л да. Хүмүүс зөвхөн хөө өндөр байгаа учраас компаниуд дампуураад байна гэж. Үгүй шүү дээ. Ягаад гэвэл хямрал бол хоёр янз юм байдаг. Нэг нь макро эдийн засгийн нөлөөнд одоо хямарж ин компаниуд. Нөгөөх нь болохоор зэрэг одоо за банк санхүүгийн сектор. Банк санхүүгийн сектор хэтэрхий одоо дураараа ашиглаж 9 шидийн хөрөнгө оруулалт хийж тийм одоо түрүүний одоо санхүүгийн кризис дэлхийд даяар болсон том хямралыг жишээ авч болно. Гэтэл Монгол улсад бол сүүлийн 2-3 жилийн эдийн засгийн удаашрал одоо хөршүүдийн маань эдийн засгийн нөхцөл байдал уул уурхайн одоо үн бүтээгдэхүүний үн экспорт буурж валют хомсдож байгаа энэ том макро эдийн засгаас болж хямарж байгаа. Тэрнээс ч одоо би ингээд компаниудаа хэрвээ өөрийнхөө харилцагчдыг ингээд харах юм бол хүү өндөртөө нь зээлийн одоо муу төлөөд хүү багтаан төлөөд байгаа мөг үгүй байна. Яг бодит байдал тэр сүүлийн 2-3 жилийн чанаргүй зээл ихсээд байна шүү дээ. Чанаргүй зээл ихсэж байгаа мөртлөө дотор нь англиад харахаар яг тэр одоо Монгол банкны тэр одоо докторжуулах хөтөлбөр өөр одоо жижиг дундын маш олон хөтөлбөрүүд өнгөрсөн жил явлаа. 888 ноос ноолуур мах боловсруулах гэл одоо маш олон төрлийн тийм үү. Одоо барилгын материал импортлох үйлдвэрлэх гэдэг. Ингээд харахаар зэрэг яг тэдний авсан зээлийн эдийн засгийн
унаж яваа мөчлөгтэй таарсан учраас маш бага хүүтэй жилийн бүр 2-3% хүүтэй хөтөлбөр хүртэл хэрэгжилж үзсэн байгаа энэ хугацаанд. Авсан мөртлөө өнөөдөр төлж чадахгүй байна. А гэтэл нөгөө өндөр хүүтэй аваад олон жилийн бизнесээ аваа явцсан туршлагатай гинтийн тийм эдийн засгийн янз бүрийн тийм савлгаанд бол автагдаагүй ийм жижиг дундынхан маань бол жишээлбэл өнөөдөр төлөөд байна. Таны ярьж байгаа нь 24%-аар. Гэхдээ өнөөдөр яг энэ уулзалтын өмнө Монгол банкнаас асуухад өнөөдөр банкны секторын төгрөгийн зээлийн дундаж хүү 20% байна. Долларынхаар бол 12%тай байна. Тэгэхээр нөгөө одоо нөгөө 30-40% гэж ярьдаг байх хэрэгтэй. Энэ бол яг бодиттой Монгол улсын статистик. Сүүлийн 3-4 жилийн 20%, 18, 19, 20 гэж ингэж хэлбэлцэж явж байгаа. Үндсэндээ бол 20-ын дотор л яваад байгаа байхгүй бид нар. Тэгэхээр өнгөрсөн жил бол мөнгөний бодлогыг ярьж байгаа. Үүнээс хамаарахгүйгээр нийт эдийн засгийнхаа энэ мөчлөг унаалт энээс болж компаниудын бизнес их муудаж байна. За тэр тусмаа салбараараа уул уурхаа тэрийг дагсан нөгөө олборлолт тоног төхөөрөмжийн хангамжийнхан өрөмдлөг хайгуул хийдэг компаниуд ихний шуурганд өртсөн. Одоо барилгынхан маань ингээд 8% зогсоод 8 сараас хойш удаашраад ингээд явгол барилгынхан маань араас нь орж байна. Энийний дараа ингээд худалдааныхан, жижиг дундынхан, жижиглэнгийнхэн гэл ингээд явна л да. Тэгэхээр өмнөх парламентын үед бол одоо бас энэ оны мөнгөний бодлогыг яг ярьж явах үед одоо төв банкны зүгээс одоо арилжааны банкудад одоо энэ зээлийнхаа хүүг 1-3% хүртэл бууруулах боломж байгаа гэдэг ийм чиглэл өгжсэн л та. Тэгэхээр энэ одоо Монгол банкнаас ийм чиглэл өгөөд энийг одоо хэрэгжүүлэх боломж байдаг юм болов уу? Та ер нь энэ асуудал дээр ямар бодлоо? Гол хэрэгжүүлэх боломж нь бол макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг л докторжуулах тэр хүрээнд л бол зээлийн хүүг буурна үгээс шүү. Албадлагын арга хэмжээгээд зээлийн хүүг бол бууруулах бол ер нь бол боломж муутай. Хадгаламжийн хүүг одоо шууд 2% буулгана гэдэг чинь бол шууд хадгаламж нь гараал явна л гэсэн үг шүү. Энэ бол тэгээ санхүүгийн доторгүйгүй байдлыг үүсгэх байна. Тэгэхээр яг одоо захиргааны аргаар бол зээлийн хүүг бууруулах боломж байхгүй л гэж байна. Уучлаарай мөн чи юм байгаа байхгүй. Хадгаламж бодох хэрэгтэй байхгүй. Ер нь бол энэ бизнесийн орчинтой бас нөлөөлж байгаа. Хоёрдугаарт бол ер нь бидний бизнесийн туршлага идэвхжил өөрсдийн одоо энэ бас нэг зах зээлд ажиллаж байгаа энэ нэг идэвхтэй үйл ажиллагаанаас бас хамаарч. Хэрэглээний зах зээл чинь өөрөө жижигхэн учраас бизнес эрхлэхэд хүндрэлтэй байгаа. Энэ жижиг эдийн засгт бол одоо нэг хоолны газар нэгтгэхэд өдрөл хүн орохоос биш хятадчиг өдөржингөө шүнжингөө бужиграхгүй шүү. Эрэлт багтай гэж. Тийм учраас бол бидний энэ мөнгөө өсгөж үржүүлж байгаа энэ үйл ажиллагаа чинь өөрөө хязгаарлагдал байгаа учраас хүн шууд хадгаламж хийгээл тэрийг өсгөж үржүүлэх тухай яриад шүү. А гэтэл хадгаламжтай зэрэгцээд шууд зээлгээний систем Монголд байхгүй. Бидний яриад байгаа үнэлт. Өнөөдөр шууд зээлгээний систем бий болгохгүй бид нар хөрөнгөний зах зээл дээр одоо бодит арга хэмжээ авахгүй байгаа байхгүй. Ер нь бидний сэтгүүд юу нэгвэл маш хурдхан алт зараад мөнгө босгох тухай бодоод байгаа болохоос биш ажил хийгээд мөнгө босгох тухай ерөөсөө манай бизнес эрхлэгчд бол бас бодохгүй шүү. Би банкны системээч гэсэн бас тэгж бодож байгаа. Тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болж чадахгүй байгаа шүү. 20 хэдэн жил боллоо. Гэтэл бид нар олон улсын санхүүгийн зах зээлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж чадахгүй. Тэр хямд их усвэртэй уйлдаж чадахгүй. Би нэг жишээ хэлье. Жишээлбэл манай дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувьтай тэнцэх гол их усвэр болж байгаа тамсхийн орд оюу толгойн мөнгө өнөөдөр Монголоор дамжихгүй байгаа шүү. Энд чинь л өөрөө тэр хямд их усруудыг бий болгох мөнгөний урсгал чинь энд байсан шүү. Гэтэл тэрнийхээ төлөө ерөөсө төв банкын тэр аль нь ч санаа зовхгүй тэр зөв байсан зөв сигнал болсон гэж ингээд суугаад байгаа болохоос гаднаас бол ингээд нэг гой одоо гадны хөрөнгө оруулалт гэдэг ингээд нэг сайхан сэтгэлтэй хүн ороод ирнэ гэж ингээд 20 хэдэн жил ярьсан тэгж орж ирэх. Бид нар өөрөө өөрсдөө энийг хийх хэрэгтэй. Тэр мөнгийг яаж хямдруулах вэ? Яаж богино хугацаанд одоо ашиг олдог болох уу гэсэн тэр санхүүгийн системүүдийг л энэ олон улсын зах зээлийн энэ арга механизмуудыг л бид л оруулж ирж ижил тийм болно гэхээс биш өнөөдөр хадгаламжийн хүчээр энэ залуу хэлж байгаа үнэн шүү дээ. Хүчээр тийм болгоно гэдэг ч юм уу сонгуулийн үед нэг ярьдаг шүү дээ. Тим хүүг буруулж гэн зээлийн хүүг буруулж гэн энийг тийм юм хийж байхгүй байхгүй. За баярлалаа. Тэгэхээр нарантай гишүүнээс тодруулах гэсэн одоо Монголын банкуд бол тодорхой бас шалтгаан хэлж байна л да зовлонгоо ярьж байна. Тэгэхээр зүгээр гаднаас банк оруулж ирэх гэж байгаа бол магадгүй тэр одоо бизнесийн зээлийг одоо бага хүүтэй олгох ийм боломжийг энэ хуулинд тусгаж өгөх бас боломж байгаа юу? Ер нь бол байгаа. Энэ бүх яриад байгаа хүндрэл бэрхшээлийн чинь гол үндсэн шалтгаан нөгөө бид нар эдийн засгийн нөгөө буруу бүтцтэй явж ирсэнтэй холбоотой байгаа. Тэгээ ганц хоёрхан салбараас их хамааралтай. Тэгээ ганц хоёрхан салбар нь яг нөгөө макро орчин, гадаад дотоод орчин нөгөө муудаад ирэнгүүт бид нэр бүх бүтэн нөгөө
бодит эдийн засаг маань өөр ингээ хямраад ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр зөвхөн нөгөө банкны салбарын л одоо өндөр хүүхүүлэл, банкны салбарын монополдоор их ашиг хийгээд бусдаа мөлжид байгаа юм шиг ийм ойлголтыг төрүүлээд байгаа нь айгүй харамсалтай байгаа. Ийм юм бол ерөөсөө байхгүй. Энэ салбарын одоо байж байгаа өнөөдрийн дүр зураг бол манай ерөөсөө л эдийн засгийн өөрийнх нь одоо эрүүл байна уу одоо эрүүл биш байна уу гэдгийг л харуулж байгаа зүйл байна. Тэгэхээр бизнесийн зээл олгох боломжтой гэдэг ийм зал. Тэгэхээр одоо энэ хөрөнгө оруулалтын хуулиар бол ерөөсөө л банкнаас бусад салбаруудаа, бусад бизнесийн таатай орчныг одоо дэмжсэн тийм эрхцэн орчныг л бүрдүүлчих гээд байгаа. Тэр нь болохоор түрүүний яриад байгаа тэр хөрөнгө оруулалтын одоо төслүүдийг санхүүжүүлэх тэр их усруудыг одоо ашиглаж хөрөнгө оруулалтын банкуд энэ нөгөө дутагд байгаа хөгжөөгүй байгаа зах зээлээ хөгжүүлэх тэргээр дамжуулж нөгөө санхүүгийн бусад гадаад зах зээлтэй холбогдох тэр ажил маань хийгдэггүй байна, чадахгүй байна гэсэн даваасран шүүлж штэ. Яг тэр зах зээлээ тэнцвэртэй хөгжүүлж дэлхийд бусад улсын санхүүгийн зах зээл энэ орчинтой чинь бид нэр харилцмаар байна штэ. Тэгэхээр тийшээ гардаг ганц гарц маань өөрөө ерөөсөө хөгжихгүй ингэж байгаа учраас тэрийгэ дэмжсэн бодлого дутагдaltaй байгаа учраас бид нэг салбараа нуулаад байдаг. Гэтэл энэ салбар дээр л эдийн засаг тогтчих шүү дээ. Тэгэхээр одоо энэ хуулийн дээр жишээлбэл гадаадын одоо төрийн банк орж ирэх асуудлыг бас тодорхой хэмжээгээр зохицуулж байгаа юу? Хувийн банк, төр хувийн банк гэж зааглахгүйгээр бүгдэнд нь тэгш боломж олгож байгаа юу? Энэ бол ерөөсөө л Монголд нөгөө хөрөнгө оруулалтын банк гэдэг байгууллага одоо институт ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэр сонгодог утгаар нь л энийг оруулна гэж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын банк нь одоо хөрөнгө оруулалтын сангаас юугаа ялгаатай байх юм бол сангийн нэгж эрхийг нөгөө хөрөнгө оруулагч тус болгон өөрсдөө ингээ бүрдүүлж иж сангаа байгуулж иж хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулалтаа хийдэг бол энэ банкны их усүр нь бол өөрөө том гадны банкуудын их усүр хямд өртөгтэй их усүр байгээ. Тэр одоо гадны төрийнх байна уу, хувийнх байна уу бид нар одоо үнэрлээ тэр мөнгөийг мэдэхгүй учраас хэцүү. Гэхдээ мэдээж эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үүднээс аль болохоор бид нар хувийн секторын хөрөнгө оруулалтын банк Монголд байвал эрүүл байх болов гэсэн тийм бодлоготой. Нөгөө банк санхүүгийн байгууллагатай холбоно гэдэг нь шүү дээ. Тэр яг өөрсдийн идэвхтэй үйл ажиллагаар оролцох нь нэг талаас зөв. Хоёрт хамгийн гол юм юу байсан гэхээр тэр том төслүүд гэдээ ярьж явж байгаа шүү дээ. Одоо манай жишээлбэл одоо оюу толгой тамсхийн орд явж байгаа шүү дээ. Энэ төслүүдийн мөнгийг бид нар татврын дансаар татнаа, одоо татврын дансаар заавал дамжуулна гэдээ ингээд хийчихсэн байсан бол энэ төмөртэй ордыг хийцэн байсан бол энэ дээр тэр гадны банкуудын чинь сонирхол энд өөрөө бий болох гэсэн байхгүй. Би бол хуулийн татврын орчин муу тэр гадныхын таалгаа хаацсан гэж үзэхгүй байна. Зүгээр тэдний сонирхлыг татах механизмуудаа бид нар өөрсдөө нутагтаа хийж өгөхгүй. Гадаадд мөнгөө байршуулаараа хүсвэл Монгол татврын данс нэгэрээ гэдэг ингэчгэр чинь тэр гол мөнгөний урсгалууд чи яач чинь манай Монгол руу орж ирэхгүй шүү дээ. Өнөөдөр яг хамгийн сайн орж ирж байгаа хэм бол 24% нь орж ирж байгаа нэг л төсөл байгаа. За бусд нь бол ингээл 5-6% нь тэр их мөнгөний чинь одоо монголоор орж ирж шít. Тэгэхээр тэнд байгаа том банкуд, банк санхүүгийн байгууллагууд яаж Монгол дансны гэж бодох юм бэ? Тэр Гонконгд байгаа салбараар нь гүгээд байгаа мөнгийг. Хэрвээ бид нар тэр мөнгө энэчнээ байлгана гэдээ ингээд шийдсэн бол тэр баяр цагт түүгийн одоо буруу алдаатай шийдвэр гараагүй байсан бол өнөөдөр энд тэр одоо Ирэтийн тог дагдаг энэ хятадын энэ одоо жишээлбэл энэ нефтийн бүтээгдэхүүний компаниудыг дэмждэг банкны салбарууд чинь энд үйлчлэгээ үзүүлэхэд дагаад ороод ирэх байсан байхгүй нэг талаас. За тэгэхээр гайвч судлаач та энэ дээр зүгээр би ингэж асуух гэдэг юм л да. Хонконг, Сингапур зэрэг улс орнууд бол одоо гадаадын энэ банкуудыг бол чөлөөтэй оруулж ирэх юм хууль эрхцэн орчныг бүрдүүлсэн болов уу гэж хараад байгаа. Тийм учраас энэ жишээг шууд Монголд одоо нэвтрүүлэх боломж байна уу? Юунд Карл Попперийн онол гэдэг юм а тэр хөгжлийн альва нэгэн одоо юу гэдгийг хөтөлбөр болгон шүү. Тухайн нөхцөл байдалтай өөрөөр үр дүнгэл авчирна. Яг тэнд хийгээд яг ингэн гэсэн юм. Би энэ эдийн засгийн форумын ерхий нэрийн чанарыг хийгээд дэлхийн эдийн засгийн форум дээр 3 удаа оролцсон хүмүүстэй уулзж хахад 3 суур хүчин зүйлийг байнга шаардаад байна гэдэг юм. Тэр нь би яг гадны хөрөнгө оруулалттай холбогдлолтой сая даваасрын гишүүнээс ари өөр бодолтой байл л да. Хууль эрх зүйн доктортой байдал нэг номерт асуудаг. Макро эдийн засгийн доктортой байдал. Улс төрийн доктортой байдал гэж 3 юм дандаа асуудаг. Улс төрийн доктортой байдал гэдэг чинь юм бэхээр эзэн тодорхой байх хэрэгтэй. Өнөөдрийн төрийн эзэн энэ. Ерөнхий сайд Эрдэнэтбат нь Шипушка юм уу? Эзэн юм уу? Юу юм? Ойлгомжгүй. Энэ бол докторгүй байдлын нэг үндэс. Дараагийнх нь тань хууль эрх зүйн доктортой байдал гэдэг чинь хуулиа хэрэгжүүлж байгаа хэлбэр нь өөрөө доктортой байх соёлчих хэрэгтэй. Гэтэл хуулиа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрхөөс сүүлийн бараг 1 сарын энэ гадаадын хөрөнгө оруулагчдад амар том мессеж.
Хууль гэдэг нь цаасан дээр нэг хуулийг гаргах нэг өөр. Тэрийг амьдралд хэрэгжүүлж хүн болгонд дадлуулж хууль дээдлэх зарчмыг ясмахандаа үндсэн хуулийг яг таны ард байгаа бичих шиг үндсэн хуулийг ясмахандаа тултал гол бизнес эрхлэлдэг төрийн түвшинд ойлгоно гэдэг чухал. Гэтэл сүүлийн ганцхан сарын хугацаанд үндсэн хуулийг нөлөөлсөн 3 удаагийн л үйлдэл гаргалаа шүү дээ. Улсын хурал яасан? Та ерөөсө төрийн тогтолцоотой холбоотой гэж хэлэх гээд. Гэвч одоо улсын хурал яасан? Хувийн хвшлийн хөрөнгийг дээрэмдсэн. Дараа нь нэг дүүргийг яасан? Нийслэн дээрэмдсэн. Дараа нэг төрийн бус байгууллага яасан? 6-аараа хурд морины уралдаа явуулсан. Ингээ бодохоор шүүх засаглалт нь итгээгүй, шүүхээр механизм орохгүй, өөрсдөө дур зургаар хөндлөнгийн шийдвэр гаргаад байдаг тэр төр зэгтэй оронд гадны хөрөнгө оруулалт итгэхгүй. Гэдг нь Америкт хараад итгэж болно. Монголчин нийт гадны хөрөнгө гадаад худалдааных нь 80% нь Хятадтай холбогдолтой, 20% нь Оростой холбогдолтой. Нөгөө 2 нь хоёулаа авторитар. Тэгээ хоёр тишээ үйлдэл хийхдээ төр өөрөө үйлдэлж хувийн хвшлийг цогтөг газар төрийн өөрийн сахилга бат хууль дээдлэх зарчим гэдэг гадны хөрөнгө оруулалтуудын хувьд бол нэн чухал. Гадны хөрөнгө оруулалтаа банкуд хэрхэн орох дээр баруун туяа гişүн улс төрийн талаас нь ингээд тайлбарлаад ярил наадах чинь олон юм яа. Үгүй ээ ерөөсөө ийм хараа. тэр ийм одоо улс төр тогтвортой байвал хөрөнгө оруулалт гэж орж ирэл эдний ашигтай гэж үздэг гэж үгүй. Эдгэрт хоёр зам бий. Мэдээж улс төрийн тогтвортой орн руу одоо Сингапур, Гонконг энэ чиглэл рүү ордог эдний. Ливийг хар, Иракийг хар. Ягаад тийм болгоцсон? Уурхай үүдэн дээр ягаад одоо Африкт нэг босгочийн удирдах суулгачаад юм аваад идэв. Тэгэхээр эдгээр бас тэгж хардггүй л байгаа байхгүй юу? Юмыг хүн бодиттой харах хэрэгтэй. Одоо жишээл Африкийн тэр Конго, Замби, Судан тэр үндсэнтэй уурхайн эзэмшиж байгаа тэр нөгөө эмэгтэйчүүдийг хулгай явуулж босгочийн удирдагч нар шүү дээ. Тэгэхээр эдгээр ингээд тогтвортой юмыг хүсдэг татврын орчин, улс төрийн орчин энэ зүгээр л тархиугалт байхгүй юу? Яг үнэн чанартай бол тэгвгүй энэ залуу нэг юм яриад л үнэн чанартай бид нар улс орондоо өөрсдөө л эзэн байх хэрэгтэй. Эдгээр хоёр чиглэл рүү л явуулна. Хамгийн дуртай чиглэл нь төрийн сул байлгах. Тэгвэл хам гэмэнд хямдхан авч болно. Тэр босгочийн удирдагчдаар дамжуулаад хэрвээ бид нар Африк шиг байсан бол баяр цогт өнөөдөр оюут толгойн босгочийн удирдагч байх байсан байхгүй юу? Африк бол тийм л байгаа шүү дээ. Тийм учраас бол энэ дээр өнөөдөр одоо нэг тэгэл төрөөмуулаад ийм шүү. Улсаас төр тэгэхээр одоо эдийн засгийн асуудал буцаад оръё. Энэ бол бид нар өөрсдөө яаж улс орноо энэ банкны системийн өөдөн татах уу? Заавал ингээд нэг имжих ингээд одоо нэг юм хэлэхээр баг надад нэг юм хэлэл гомдоо явцдаг гадны хөрөнгө оруулагчийн тухай яриад байгаа байхгүй тийм биш. Гадны хөрөнгө оруулагч гэдэг бол харилцан үр ашигтай Монголд ажиллаж чаддаг тийм л хөрөнгө оруулагчийн тухай ярина үхээс биш 70%, 80%, 90% өгчөөд тэгээд одоо гоё байна гэд ингээд суугаад идэг гэж болохгүй. Энэ асуудал дээр бол асуудал юм байгаа. Ерөөсөө таны өнөө 24 оны үндсэн хууль яриа биш байх гэж бодож байгаа шүү дээ. 90 оны үндсэн хуулиар бол бид нэр өөр юм тодорхойлсон байгаа. Гэхдээ энэ үндсэн хуулийн дотор бол төрийн өмч гэсэн нэг том асуудал байдаг. Өнөөдөр манай нийт зах зээлийн нийт өмчийг 100% гэж үзэх юм бол төрийн өмч өнөөдөр 99% нь хэвээрээ байгаа. 1% дээр л энэ чөлөө зах зээл ажиллаж байгаа. Төрийн өмч дотор бол төрийн нийтийн хамааралтай өмчгээд газар эвлийн баялаг оймод амтан ус ургамал агаар мандал амт ургамал орж байгаа шүү дээ. Гэтэл энэ төрийн өмчөр байгаа байхгүй. Яагаад гадныхаа манахаас төрөөр нь дамжуулж дарганараар авилга хэлхүүл өгжөөж энэ өмчөн дээр төр зур эзэн суугаад байна гэвэл бид энэ өмчийн зохицуултыг 26 жил хийгээгүй байж байгаа. Үндсэн хуулийн дотор их тодорхой байгаа шүү дээ. Өмчийн эрх хуулиар хамгаална. Тэгэхээр хамгийн том эдик капитал, хамгийн том капитал маань төрд байгаа учраас өнөөдөр ямар ч тохиолдолд Монгол төрөөр дамжиж энэ зах зээл дээр эзэн суух процесс бол 2000 оноос хойш эрчимтэй явагдсан. Тэгээд тухайн үед явагдажсэн бүх процесс төр бол төрийг ашиглаж байгаа. Төрийг ашиглана гэдэг чинь төр дотор байгаа институтыг ашиглаж байгаа шүү дээ. Нөгөө талаасаа өнөөдрийн энэ банк санхүүгийн асуудал бол жижигхэн зах зээл дээр байгаа жижигхэн улсуудын асуудал нь бол энэ улс төрч огт хамаагүй. Хамгийн гол асуудал нь том капитал дээр biz гацаанд орсон байхгүй. Өнөөдөр сүүлийн 15 жил манай эдийн засаг 10 дахин өссөний гол шалгуур бол төрийн нийтийн хамааралтай өмчийн хамгийн том хэлбэр болсон төрийн газрын эвлийн баялагын ашиглаж ихэлсэн. Энэ бол төрөөр дамжиж хийж байгаа процесс. Энийн дээр явж байгаа бүх санхүүгийн процесс бол бид нэр давсрын гишүүн хэлдэг нь оюутгын гэрээ орж байгаа юм л да. Бидний гадны компани энэ гэрээгээ ихтэй Монголын санхүүгийн байгууллагыг ашиглахгүй гэсэн гэрээний заалттай. Дээр нь хөрөнгийн биржээр дамжуулж 10% чинь зарах заалт байгаа 5-6. Тэрийг ашиглахгүй гэсэн заалтууд орж ирсэн. Энэ бол юу хэлж байгааг бол том капитал дээр Монголоос хамаагүй, Монголын төрөөс хамаагүй, Монголын иргэдээс хамаагүй зөвхөн гадныхны зах зээлийн тоглогч нарыг тоглуулах эрх нь бид нар бүгд бэлгэлээд өгсөн юм аа. Тэгээ тэндээс чинь мөнгө санхүүгийн асуудал гацх дээр нөгөө тал дээр энэ газрын эвлийн баялаг дээр тоглож байгаа манай том тоглогч нарын ихэнх их үүсвэр нь бол энэ арилжааны эдийн банкас биш ээ.
Ерөөсөө өнөөдөр энэ 23 тэрбумын өрөнд орсон байна гэдгийн хувийн хөвшилд 16.7% гэлөө тэрбум долларын. Энэний гол их сурвалжин дандаа гаднаас их сурвалж авсан баг. Өнөөдөр тэгээд тэр нь гацх дээр буцаагаад энэ жижиг зах зээлээ хөлдөөж хэрчээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тийм том зах зээл рүү оруулах тоглогч нар нь одоо манай арилжааны банкуд өмнө нь 26 жилд үүсэд бий болцсон байх хэвээр. Гэхдээ яг ихний тоглолтоо игээд бүдэрчил байна л да. Чинь одоо худалдаа хөгжлийн банкнаас авах манай Төв банк чинь 500 сая доллар зээлж авсан юм байлээ шүү дээ. Одоо жилийн өмнө 2 жилийн өмнө буцаагаад нөгөө мөнгөө өгч чадахгүй баг Эрдэнэтэйг өгсөн юм шүү. Тэгэхээр энэ дээр бол буцаагаад энэ нөгөө том мөнгөн дээр тоглогддог тоглогч нараа бид нар бас гаргаж ирж чадахгүй. Нөгөө тал дээр тоглох зах зээлийн капиталын талаас өгөхгүй байгаа гол асуудал байна. За улс төр талаас төр орхив. Тэгэхээр одоо Монгол гадны банк оруулж ирэх шаардлага байгаа юугүй юу гэдэг асуудал руугаа эргээд ормоор байна л да. Өөрөөр хэлбэл Монголын банкуудыг үзүүлж чадахгүй бас нэг хүндрэлтэй байгаа зарим шалтгаантай холбоотойгоор бас зарим зохицуулт хийж болох. Монгол банкнаас асуумаар байна л да. Одоогийн байдлаар бол гадны төрийн банкыг оруулж ирнэ гэх юм бол засгийн газраас зөвшөөрөл авна гэж байгаа. Хэрвээ гадаадын хувийн банк оруулж ирнэ гэх юм бол Монгол банкнаас зөвшөөрөл авах ийм зохицуулттай гэж би ойлгоод байгаа. Тийм үү. Тэгэхээр одоогийн байдлаар ер нь бас гадаадын хөрөнгө оруулалт бол Монголын банкны салбарт бол 40% эзэж байгаа гэж би ойлгоод байгаа. Тийм үү. Тэгэхээр одоо бас өшөө нэмж ямар зохицуулт шаардлагатай гэж та үзэж байна. За эхлээд бол би нэг юм тодруулах хэлсэн зүйтэй юм шиг байна. Гадаад банк орж ирэхлээрээ зээлийн хүү буураад бүгдээрээ сайхан болоод нэг л гайхамшиг л хүлээгээд байгаа юм шиг байна. Тийм юм байхгүй. Гадаад банк орж ирснээр бол тодорхой хэмжээгээр өсөлтөө нэмэгдэнэ. Тодорхой хэмжээгээр зээлийн хүү буурч магадгүй. Гэхдээ гадаад банк чинь бас ашигын төлөө байгуулга болохоор олсон их үүсвэрийнхаа хэмжээгээр л зээлээ олгоно. Манайд бол ханшийн эсэл байгаа. Тэгэхээр бол зээлийн хүү бол шууд буурна гэсэн тийм хүлээлт бол буруу юм аа гэдэг юм хэлэх хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед та хяналт шалгалтын газрын хэлцээний захирлын үед бас сүүлийн үед өнгөрсөн жилийн байдлаар гэхэд Монголын арилжааны банкуд бол маш их ашигтай ажилласан байна. Бараг одоо 80-аас 100 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна гэдэг бол энэ бол одоо жирийн дундаж бизнесийн ашигтай харьцуулахад харьцангуй өндөр байна гэдэг асуудал ирээд байгаа л да. Энэ дээр танд ямар тоо байна? Банкыг бас яг зүгээр арилжааны зүгээр нэг аж ахуйн нэгжтэй харьцуулах нь бол өрөөсгөл. Банк бол төрөний орхон захирал ирэлдэг. Нэгдүгээр бол санхүүгийн зөрчил үйл ажиллагаа явуулдаг. Хоёрдугаар болохоор иргэдийн хадгаламжаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болохоор банк нь бол тусгай нэрийн зохицуулалттай байдаг юм. Нэг нь санхүүгийн зохицуулалт, нөгөөх нь иргэдийн одоо хадгаламж эдийн засгийн аюулгүй байдал. Тийм ч учраас одоо банкыг бол маш нарийн хяндаг. Ямар ч компани, ямар ч аж ахуйн нэгжийг ингэж хяндаггүй. Зөндөө зохицуулалт байгаа, зөндөө харьцаанууд байгаа. Бид нар бол байнга жилд болоод газар тэрнүүдийг сар болгон мэдээг нь авдаг. Яагаад вэ гэхээр банк чинь бол тусдаа тийм байгууллага байхгүй. Тэгэхээр Монголын банкуудын зээлийн хүү бол дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бас харьцангуй өндөр байна гэдэг асуудалс яригддаг. Төрөний бол нордоо гişээсэн. Манай Монголын эдийн засгийн онцлог бол байгаа л да. Монголын эдийн засгийн онцлог гэдэг нь болохгүй. 13 онд бид нэр чинь гаднаас маш хямдхан мөнгө авчирсан шүү дээ. Чингис бонд гэдэг 1.5 тэрбум. Одоо маш хямдхан хөө. Нөгөөх нь Самура бонд гэдэг. Тэгээд үн докторчлох хөтөлбөр бол зах зээл рүү 2-4% хүүтэй мөнгө оруулсан байхгүй. Гадны банк гэлтгүүгээр сад тухайн засгийн газрын төв банктайгаа нийлээд тийм хоёр операц хийгээд чадаагүй байхгүй. Яг гэвэл бид нарын том мөнгөний менежментийг Монголын өнөөгийн санхүүгийн мэргэжилтэнгүүд хийж чадахгүй байгаа учраас өнөөдөр бид нар улсаараа одоо ингээд өөр ширэнд орон татвар нэмнэ гэж сууж штэ. Тийм учраас л яг тийм мэргэжлийн одоо гэхдээ мэргэжлийн нь бас тэр үедээ хийж чадаагүй. Одоо чинь хөгжлийн банк бол яг хөгжлийн банкны гол зорилго бол яг төсвөөс гадуур арилжааны банк орохгүйгээр хөгжлийн банкд тусдаа мөнгө зээлж авчираад өнөөдөр тэр 580 сая доллар хөгжлийн банкны зээл штэ. Тэгээ зөвхөн уул уурхаа ч юм уу нөгөө бус татвар нөлөөлдөггүй том капиталдаа оруулаад хөгжүүлээ гэсэн тэр нь хаана байгаа. Яг авчираад тараагаад хуваах болох дээр манад ямар ч хууль байдгүй. Зөвхөн дарга нар тодорхой хэмжээний компаниуд өгснөөс л өнөөдөр энэ асуудал үүсчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр орхон захирлаас сумаар л да банкуд одоо мөнгө хүлдэг гэдэг ийм нэр аваад байгаа гол шалтгаан нь бол банкуд маш их олон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын энэ төр дундаас та бүхэн их ашиг болоод ингэж ойлгоод байгаа шүү дээ. Гэхдээ тэрэн дээр ч юм бол маш нарийн тайлбарласан шүү дээ. Татвар байгаа. Банкуудын бүх энэ ажилтнуудын цалин хөлс байна. Дээрээс нь өнөөдөр Монголын хамгийн л одоо шилдэг байршил орон нутагтч тэр Улаанбаатар хотч тэр бүгдийн банкуд л түрээсийн дэлгүүртэлж байна. За дээрээс нь маш их эрсдэлтэй ажиллаж байна. Өнөөдөр нийт банкны систем олгосон зээлийн 10%-ыг алдчихад шүү дээ. Буцааж авч чадахгүй. Энд чинь өөрөө маш том тоо. Нэг их 80 гэдэг тоо байгаа шүү дээ. Тэгэхээр таны ярьж байгаа тэр 80 тэрбум юм уу 100 тэрбум юм Монголын 15 банк нийлээд нэг жил хоримтлуулж байгаа тэр мөнгө чинь дараагийн нэг зээлдэгч өнөөдөр 20-30 тэрбумаар нь төлөхгүй багт бүх салбараараа сектороор нь
эрсдэлд орж байгаа ийм юмыг хааж явдаг байхгүй. Дээрэс нь наран туяа гишүүний тэр гадны банкуудын талаар ярьж байгаа өөрийнх нь байр суурь гэж би ойлгоо тэрийг бол маш дэмжиж байна. Дэмжиж байгаа банкны холбоо. Гэтэл яг боддороо бол манай тэр өргөн барьсан байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль бол сая нөгөө хууль өргөн барих хэлцэгтэй холбоотой шинэ хууль оны эхнээс үйлчилж байгаа учраас оны өмнө Яруу санд руу өргөн барьсан байл л да. Тэр нь зөвхөн нэр нь айгүй гоё хөрөнгө оруулалтын тухай банкны тухай хууль гэсэн мөртлөө дотроо бол ерөөсөө зүгээр бүх банкны үйл ажиллагааг эрхэлж болж байгаа. Гадаад төлбөр тооцоо, валютын арилжаа, зээл, жижиг дунд, харилцах, татах ерөөсөө хадгаламжил гэж дотор нь үг байхгүй болохоос бүх үйл ажиллагаа гадны банкнд зөвшөөрч байгаа. Тэгэхээр зэрэг ийм нөхцөл байдалд бол за тэр тусмаа төрийн банк өнөөдөр ганц цорын өнөөдөр дэлхийд даяар хэдэн мянган банк байна. Тийм ээ? Өнөөдөр Монгол улсад яг одоо орохгоол ингээл очрлол сүйд болоод байгаа юм байхгүй. Өнөөдөр Монголын банкудтай актер өрсөлдөхгүй бол өнөөдөр таны хэлсэн тэр нэг жилийн 80 тэрбум төгрөгийн ашгийг улаах гал тэрнээс нэг жоохон ч гэсэн авчих гээд байгаа юм бол байхгүй байгаа шүү дээ. Цорын ганц дэлхийн энэ олон мянган банкнаас цорын ганц банк л хүсэлтөө өгсөн байгаа. Тэр нь бол ашиг орлогын төлөө биш бодлогоор байна. Ягаад гэвэл наач төрийн өмчтэй банк байна л гэдэг ийм юм л ярьж байгаа шүү дээ. Гадаадын банкыг оруулж ирэхдээ одоо төрийн банкыг оруулах асуудал дээр нөгөө улс төртэй холбогдох гээд байгаа учраас магадгүй төрийн банкн дээр тодорхой шалгуур хязгаар тавиад гадаадын хувийн банкуд дээр бол бас чөлөө төрөлтөхийн боломж олох боломж байгаа юу гэж бас хүмүүс асуугаад байгаа юм л да. Яг энэ бол нөгөө үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой гарч ирж байгаа юм л да. Тийм учраас гадаадын яг төрийн банк байвал засгийн газрын төвшөнд аюулгүй байдлаа харж иж шийдвэр зөвшөөрлөө өгнө гэдэг юм зохицуулт байж байгаа шүү дээ. Тэгэхээр саяны орхон зохицлын хэлсэн яг өнөөдрийн өргөн баригдсан байгаа хөрөнгө оруулалтын хуулийн дотор үнэхээр яг л арилжааны банкуудын олон элементүүдийг энд оруулсан явж байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн энэ бол нөгөө сангийн яамнаас өргөн баригдсан хууль төслийн хийсэн. Тэгээд нөгөө оны өмнө хуулийн тухай хууль орчих гээд ясан учраас Яруу санд руу барьсан хууль байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн хуулиудад төрийн банк дээр зохицуулж өгнө. Тэгээ энийг бол төрийн банк байвал тэр засгийн газрын төвшөнд үндэсний аюулгүй байдлынхаа асуудлыг тооцож үзчихээж зөвшөөрөл олох уугүй юу гэдэг асуудлыг оруулна гэсэн байдлаар ажлын хэсгийн гишүүд бол ярьж байгаа. Ажлын хэсгийн явцад бол яг мэргэжлийн одоо хөрөнгө оруулалтын банкны тал руу энэ хууль гарах бол одоо Монголын эдийн засгт хэрэгтэй учраас тэр тал руу би бусад ажлын хэсгүүд одоо ажлын хэсгийн хүмүүс гишүүд ажлын хэсэгт орсон гишүүд бас байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй байна. Ер нь их хурлын чиг хандлага ямар байгаа вэ гэхээр мэдээж хэрэг бид нар чинь одоо үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг бодно шүү дээ. Арилжааны банкнуудаа одоо ингээд сөхрүүлчий гэдэг тийм тэний хүн гарч ирэхгүй. Ер нь бид нар аль болох бидний тэр нөгөө үзүүлж чадахгүй байгаа үйлчлэгээн дээр л банкныг оруулж ирэх асуудал яригдана. Гэхдээ би тэр үсэж хүчээр оруулж ирэхгүй. Тэр гадны банкуудыг түрүү одоо орхон захиралч хэлж шít. Нэг ганц банк байгаа гэж. Өөрөө ийм жижиг эдийн засаг нэг 10 тэрбум доллар эдийн засаг гэдэг чинь зүгээр нэг компани шүү дээ. Гадны бол нэг компани л байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо нэг за ерөөсөө ингээл перхэл ороод ирэх юм шиг сэтгэж болохгүй. Тэгж орж ирэхгүй байх. Зүгээр төрөний нарамтай гүшин хэлээд байгаа шиг тэр нөгөө төрийн банк гэдэг чинь бол бодлогын шин чанартай одоо янз бүрийн юм агуулсан юмнууд явагдаж санхүү үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Тэрнээс болгоомжлох ёстой бид нар. Эдийн засгийн хараат байдлаа хадгаж үлдэхийн тулд нэг зүйл хэлэхэд бид нар арилжааны банкудаа сөхрүүлэх тийм хэмжээний хуулийг бол хизээч гаргахгүй. Тэр ялангуяа хадгаламж байршуулах, тэр төсвийн данс байршуулах гэсэн юм тийм зөвхөн хөрөнгө оруулалтын одоо зээлгээ хийх урт хугацаатай. Тэгэхдээ яг ийм нөхцөл дээр одоо яг гүгэд ороод ирнэ гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ. Тэгэл харъя. Бидний зүгээр гадныхны гүйж оруулж ирэх байсан юм чинь бидний төрөний тэр үн цэнтэй тэр баялагын орлого байсан байхгүй юу? Тэрийг бид нар ингэ зүгээр авч өгч гэсэн юм чи одоо хэцүү шүү дээ. Хүү бууралтай холбоотой нэг юм тодруулаад хэлчих зүйтэй байх гэж бодож байна. Өнөөдөр хүү өндөр байгаагийн бас нэг шалтгаан нөгөө талдаа юунаас хамарж ийнө гэхээр сая төв банкны бодлогын хүү 15 болохдоо гол шалтгаан нь бол ханшаа барихын төлөө гэж байна шүү дээ. Тэгтэл ханшаа барихын тулд бид нэр экспорт импортынхаа зөрүүг алдагдaltaгүй байлгах нөгөө экспортынхаа орлогыг Монголд бүтнээр нь оруулж ирдэг тийм хууль эрх зүйн орчинтой болох хэрэгтэй байгаа. Худалдааны хууль гэж. Тэгэхээр өнөөдөр хүртэл бид нэр тийм хуульгүй явсан учраас манай бүх орлогын одоо тооцоогоор нэг 50 орчим хувь нь орж ирдэг, 50 орчим хувь нь гадаадад зарцуулагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр түрүүн ч гэсэн бас хэлж гин оюутлогаатай гэрээ хийхдээ баяр зүгт бүх орлогоо гадуураа зарцуулах юмыг хийгээд өгцөн гэдэг.
Тэр бол нөгөө олон улсын гэрээний дагуу хоёр тал хоорондоо харилцан тохиролцоол хийсэн гэрээ шүү дээ, тийм ээ. Хэрвээ Монгол улс тэр үед худалдааны хуультай бүх экспортын орлого Монголдо заавал орж ирдэг тийм эрх зүйн зохицуулттай байсан бол одоо өнөөдөр бид нар ган нэг хүнийг ингээ буруутгаас суугаад ахгүй шүү дээ. Монголын тэр байгуулсан олон улсын гэрээ Монголынхаа хууль тогтоомжид нийсчил явах хэрэгтэй байсан. Тэгэхээр би одоо Төв банкнд шүүмжлэлтэй хандаад байгаа нь ханшийг бууруулах гэдэг одоо өнгөрсөн 7 сараас хойш одоо хэдэн сар болж байна тийм ээ. Энэ хугацаанд хамгийн гол ханшаа барих ийм хууль эрх зүйн орчин энэ хуулиа яагаад валютын зохицуулалтын хууль, худалдааны хууль хоёроо яагаад оруулж ирэхгүй удаад байгаа юм бэ гэдэг дээр бас гайхаж байгаа. Тэр бодлогын шийдлээ олохгүй байна уу? Ганцхан 15% бодлогын өндөр хүү энэ бүх асуудлыг шийдэх туйлын ганц гарц биш шүү дээ. Тэгэхээр олон зүйлүүдийг давхар зэрэг авч явж энэ чинь үр дүндээ хүрнэ. Яагаад хөрөнгө оруулалтын хууль өнөөдөр ярьж байгаа вэ гэхээр ер нь нийт их усүрийн өртгөл буурах хэрэгтэй гэж би түрүү одоо өвийнхаа ихэнд хэлсэн. Энэ бүх их усүрийн өртгийг бууруулахын тулд энэ зах зээл дээрх нийт хүү буурах хэрэгтэй байхгүй юу? Нийт хүү гэдэг нь ямар санхүүгийн зах зээл чинь санхүүгийн их усүр дээр л хямд их усүр дээр л зөрчлөл хийж мөнгө олж байгаа зах зээл. Тэгэхээр өндөр биш одоо хямд их усүр татдаг тэр бүхэл боломжийг энэ зах зээл дээр бий болгож өгөх хэрэгтэй. Хамгийн эхлээд даваасрын гишүүн хэлжсэн банкуудын пассив талыг авч үзье гэх тийм ээ. Тэгэхээр пассив энэ банкуудын үйл ажиллагаанд wholesale finance гэж хэлдэг тийм ээ. Тийм хямд их усүрийн одоо байнга хангаж идэг ийм зах зээл бий болох бас нэг арга бол санхүүгийн чөлөөт бүс гэж бас хараад байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байхдаа санхүүгийн чөлөөт бүсийг байгуулах ер нь шаардлага манад байгаа юм байна. Тэгжээж энэ нийт их усүрийн зардал буурах юм байна гэдэг ийм санаагаар хуулийн төсөл боловсруулсан явж байгаа. Тэгээд бас энэ асуудлыг удахгүй одоо ярьж хөндөх болно. Тэгэхээр за бид энэ сэдвийг дараа үргэлжлүүлэх болно. Одоо рекламын цаг болсон байна. Тэгээд эргээд студид уулзъя.